Монголчуудын Эмбил радио 88.1 уралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгаа их суурайтагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 23-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Номой, Мөги, Анжгаа, Гэрлээ, найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар арилсаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар үений үр дүнтэй бэлмэл Энбелтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатагаар Энбел глюкозамин хондроитин сульфат за мөн чухал үед Finon Pay on захим зээлийн аппликейшн хамтраа арилсаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв үхлээ юу гэдэг сэдвээр ярилцсан. За асуулт бол бүр ингээд хүн бүр тухайлан асуусан байгаа шүү зэ. За, эхний асуулт номцгээ. Хүн бүрээс асуугаад өглөө юу? Тэглээ. Чамд яг 72 цаг буюу 3 өдөр хоолгүй байх шийтгэл оноогджээ. За, чи байж тэсгүү хилаагаад унчих болов яах бол юу гэж бодож юм мэдөө? үгүй тэг хилаагаад унахаар яах яг. Наад чи өгцөн, айдаар өгцөн. Би одоо хилаагаад унчлаа л тэгвэл за чи гар гэх юм уу? Үгүй. Чаваа гаднаас чи ингэ хаалганы чи гаднаас өглөө юу? Өгсөн амьд байсан тэгээд өгсөн бол цогцож чинь чирээд гараад 72 цагийн дараа одоо Үгүй байвал тэг байлгаж л ах юм байна. Ингээ хаалга малгай орлоод ингэ балбин шүү дээ. Надад Тэг зарим тохиолдолд тэгсэн шүү дээ. Одоо чи хэдүүлээ бүтэн бие шинжилгээнд ороод байна шүү дээ. Хэдэн цаг ч юм бэлээ хоол идэггүй шүү дээ. Оройны хоолноос өдөр хүртэл юм идэггүй шүү дээ. Тэгэхэд бол би хөнгөрөөд гоё л байсан. Яа. Яста үлээлээ ёо. надад нэг ийм дуршлаг байна. Бас тэмдэглэлээ хармаар. Хадрын хаалгаанд ороход байна штэ тий. Угаасаа хаалгаанд орох урд өдөр ингээд бүтэн сойж байгаа штэ. Ингээ 24 цаг заяа. Тэгээ хаалгаанаас гарч ирээд би чинь ингээд ухаангүй ингээд ерөөсө катетер залгуулсан ингээ 48 цаг. Маргааш нь дахиад юу ч идэж болохгүй гээд угаасаа ингээ яг 72 цаг би юу ч идэг байхгүй юу. Үгдээ 72 цагийн дараанаас нойшул ууж эхэлж байгаа. Уураг судсаар ч одоо амин дэм шахах юм уу? Баах юм залгаалсан тусал мосол юу ч залгаалсан. Тэрүүгээрээ магадгүй ингээ хоолоод иж магадгүй л. Гэхдээ болоод болдгоо юм бэлээ. Ааха. Болдог хүн болдгүй хүн гэж байна. Гэхдээ ер нь Номой ч яг үхэх байгаа. Гэтэ яа сэтгэл зүйн байдал айгүй нөлөөлөх байна. Амин хизээч өсөж өгөхгүй заа. За өөрийгөө идэх юм уу? Өөрийгөө идэх. Яана яг тийх баха. Хөлнөөс эхлэв. Гэхдээ тавсаа толгоноо. Ийм хүн хизээч өсөж өгөхгүй. Эхлээд бүх үе долоогоод тэгэл бүр тэсгээ бахараа тэгэл хөлнөөс эхлэж ажиллаад. Тэгээд тэр өөрөө жижигхэн зөөлхөн дүү модон юм хүн байвал идэл уусна. Одоо нэ айрс жоохон сүрдэгцэн байвал тэр айрсаа хуулж идэл явж байгаа. Йоо. За ямар ч нэс үхэхгүй гараад ирэх юм бэ? Өөрийгөө идээд ч болохгүй гараад ирэх юм бэ? Сэтгэл зүй айгүй нөлөөлөх учраас би айл болох 50 бяцлахыг хичээ. Аяа. Яг тийм бясалгаж болдог юм болдгүй юм гэж бас байна. Гэтэ би бас гайхаад байгаа байхгүй ямар Хөлөө идэж явахтаа л 50 байна. ямар үед ингээд сонин би гоё хөнгөрөөд ямар үед салганаад байгаа би асуухгүй. Намаа ингэн заяа. Бясалгална да. Мэдүү ядаж өлөнгөө ууштэй. Зүгээр надад хөлийн 13 байгаа шүү дээ. Үлэн уух бол айгүй шээ зараад уурна. Үлбис шээс гарч ирээд юу ч идэхгүй авч юу гардыг. Ой шээс гарахаа. Энэ хамгийн юу гинодгийг. Би ингэж хүн хамт зоож ирнэ яг таах юм бэ. Чи яг хаалга малга балбан шүү дээ. Тийм цаанаас чи юм ахмад нэг бүх гутал 5 мянга гэдэг шиг цаанаас нь өглөө юу гэдэг тийм Ой наа чи бүр яг өхүүлэх юм байна. өглөө юу. За муугаад асуултаа сонсорой. Чамайг нэг сар нэг ч эмэгчин амтан байхгүй газар аваачвал яг яах вэ? Чи яаж өөрийгөө болгох вэ? Гар гэж бодоод ч хэрэггүй. Үс сургана. Гарын дээр нь сурах юм уу? Үгүй гарын хүлцэн байгаа. Яа бүр хүн битгий гэвэл амтан жаахгүй гэж шүү. Бүр хотлож авахгүй. Таатай амтан чи яг үхээ. Чи бол үхэн. Оо яхад юрээс тэнцэр гэж алга. Өө чи бол үхэн. Гарандаа найдсан хайцсан юм шүү дээ. Гар байна, гав байна, галцуудаа байна. Яа. Гар хүлцээ. Гарын хүлцэн гэдэг байгаа ш. Тэгвэл мод зоолно да. Юу гоцаад Тэр нэг
хашигдсан өрөөнийх нь хааны цоолдог гэж. Тэгээд өглөө юу? Өглөө юу? Үхлээ чи ганцхан сар тийс чадахгүй байна уу? Үхлээ юу? Би хуруугаа чадахгүй юм жаа. Үхлээ. Чи ч бас чи хоолтой унттай. Нэрээ юу яд штэ. Им сүвтэй амтан л нэг ч байхгүй л нэг. Яг юу гэдэм Бүр бэ? даварцсан тий. Ганц олон шиг. Одоо янзалчих юм шүү. Нэрээ хит хоноод ирэхээр юу яд юм зүйдээ өдөртдөг болт юм дөө. Аа. За. Ер нь тийм шүү. Гоё. Тийм үү те? Тэгтээ хүн бол ер нь тийм шүү. Өөрөө удирдах явчих тийм үү бүр. Юу Гоогүй. Ер нь тэр бүх эрчүүд ингээд нотон зүудэлсэн байдаг гэдэг чинь бол тэр удирдаг. Тэгвэл ерөөсөө мөг унти Тийм илгээд байгаа юм байна. Хоол идэл унтаад ах юм байна. Энэ хүн жаргах шиг байна. Чи миний зүудийг харсан бол ичиж өгөхгүй. Булаа юм байгаа. Булаа. Би нэг удаа мөгийг зүүдэлсэн гэ яриастэй. Тэгээ бүр зүүднээсээ ичээ сүүд майд болсон штэ бүр. Мөг яасан? Балаа юм байна. Мөгийн зүгээр гэдэг. За тэр чи оффист л болсон болдог яриа байгаа шүү. Офисынд бол яриад өгсөн байгаа шүү. Зүүдэндээ үл би өөрөө бүр яадаг ч шүү. Чиг гинээсээ гэрлээ чичрээд байт юм. За хамтран ажиллагч ярьсны дараа анжгаа асуултаа хүлээж аваарай зэ. За Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. За ингэнэ хин нь илүү төвчээртэй вэ гэж байна манайхаа. За хүн болгондоо тухайлж асуулт асууж байгаа учраас анхааралтай сонсоорой. Аад нь алцгар анжи, бэд нь сэрэл гэрлээ. Ёр хийцэн бэ. Садар сараа гэдэг шиг. Бэд нь ёроолгүй нөмөд нь ёроолгүй хийц. Ямар амир юм бэ? Яралгүй чиг шиг. Гэт нь ядар мөгийн. Өрөө зохиол бичсэн гарч байгаа хэдүүлээ хаалаа. За манайхан санал асуулганд эдвэгтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлмэл энбэлтамд хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрал энбэл глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. 28-аар садар гэрлээ. Ичнээ ядарч гисэн энийг авч ууя гэж бодчих юм. Чи 4 дугаартаа ядар мөгийг гэж. Санал асуулганд эдвэгтэй оролцоорой. 3 номертой яралгүй нэмэ гэж. Глюкозамин хондротын сульфат гэдэг. Алцгар анжи нэг номер. Глюкозамин хондротын сульфаттай нөхөрлөгч алцгар анжи. Эн чинь өөрөө тэг хүний биед байж байгаа юм байна л да. Тэгээд энэ юунд хэрэгэлтэй гэхээр мөгөөрсөн эд шөрмөс үений шингэнд агуулдаг бөгөөд эдгээрийн хэвийн байх нөхцөлийг хангаж гэмтсэн үе мөч мөгөөрсийг нөхөн сэргээдэг ходоодонд аюулгүй ийм зүйл гинэ. Тань шиг алцгар хүнд муу эрэхтэй. Тийш дээ. Цэцэн жахад Тийшээ алцганжгүйгээ лийшээ алцганжгүйгээ. Хөл мөлс нь бол гамгүй идлэгдсэн байгаа. Старыг алцгарахгүй яах вэ? За тэр нэмэлтээр агуулгдсан MSM буюу органик хөхөр нь болохоор үний өрөвслийг бууруулж өвчин намдааж өгдөг юм байна. Үний зөөлөн эд мөгөөрс шүрмэс булчингийн эсүүдийг сэргээж өгдөг ахна шүү. Яг одоо энийг ингээд дүрцэлэх юм бол яг хүний биед байгаа тэр багцныг ингээд нөхөн төлжөөл ингээд гаргаж ирдэг шүү. Яг техникс өгзөө биз дээ тий. Яг ингээд канон дээр гардаг шүү. Лаглаг супер баатрууд чинь өөрийгөө нөхөн төлжүүлдэг шиг. Яралгүй нэмээ сайн ойлгосон байна. Яралгүй гэхэд бас Мөгөөр шүрээс ингээд сэргээд. Яралгүй гэхэд бас оод ойлгосон байх шүү. Надад чи яа шүрмсийн тасалж идэх вэ гэж бат. Буцаад сэрэгчих шүү дээ. Энэ бэлээсамэн чи уугаад сэргий шүү дээ гэж бодоод сууж байгаа юм да. Шүрмснөөсөө ихэж идэе. За, илүү дэлгэрэнгүй мэдээлэл яг аль биесных нь эмч төлөөлөгч нараас 77 Т4 50 гэдэг утснаас орё. Чи ямар нэг юм ярьсан юм уу? Ядар мөн. Ярилгүй гэдэг. Яар одоо утсыг хэл ядчих. 77 Т4 50 за бүх хэмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Nobel Mongolia гэж латинаарч бичсэн болно, кириллээр ч бичсэн болно, сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлмэл энбэлтамд хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар энбэл глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үргэлжлэн хурж байна. Үхлээ юу гэдэг зүйлээр ярилцж байгаа. За одоо Анжи асуулт үлээж аваарай. За улаан зутгалан шиг архиар зутгадаг голын хажуудаа аваачаад. За арх санж дутгаад байгаа штэ. Дутгаад байгаа. Усаад байгаа юм байна. Ами чин нам скотчдод хүлээ чин тушаад аргасан. Цааш арх урсаад байгаа штэ. Яна нөө дохооны урд хоол тавиад гинжилдэг шиг ямар амар зэрэг. Одоо яг яах вэ? Диско гүйж очиж архтай гол руу орох уу? Нөгөө хин
захиур төмөр ингээд эсхийтэйгээ би тэгэр. эсвэл өөрийнхөө төвчээр хязгаарыг шалгахгүй. Үгүй би Таны зүгээр. ам скотчтай байгаа шүү. Гэхдээ би зүгээр ингээд дээ шүү дээ нөгөө нэг төөлөр өч шиг ингэж хүлээд тэгээ ингэж явсаар хагаад очоод хамраараа хусан. Хамаагүй би ерөөсөө. Шууд толгоогоо дүрж нүдэрээ уугаад. Нүдээ том нэгээл ингэж яваа. Хамраараа хусан. Шүү бай шүү. Хамрыг мод бөгөлчөд би бүтээл өгч штэ. Лээштэй. Хамраараа хусан. Яа. Йой, хамраар уул ам хоолоо нэрэ хамар гурав хамт идэм чинь орно шүү. Орно. Хорсчл орно. Хамаагүй тий. Хамаагүй. Тэ тэр баригч угаасаа хорсгож орно. Зүгээр. Гад хусан зүгээр. Үнэрлэж уухаар бас багаар уугаад бас гоё орох юм шиг шүү дээ тий. Сайхан дүнартаас хоод эрэнгүүдтэй огчхоод. Тэгээд ерөөсөө тэр дутгаж байгаа архин дундаад гівчих юм байна тий. Үнэхээр хамраараа ууж болохгүй байвал жоохон гівтэн дэвтээд дотор нь гівтээ. Дотор жоохон гівчих. Арьсаар бас шингэж магадгүй шүү. Дэвтээд орно Бас шүү. шингэж магадгүй шүү нэрээ. Гизээд татчих. Арьсаар оож байгаа. Нэг судлаа би чамлаа. Яаж гэж арьсаар оож байгаа. Гошныхныхоо нөхөр ууя. Йоо, заараад байгаа штэ. Йоо. Бүксүүрээ босч байна. Бүксүүрээ босч байна. Йоо, амар төгссөн юм бэ ч тоо. Өсөр ууж. Хар тамхи хэрэгэлдэг гарууд шүү дээ. Шипрезер хэрэгэлдэг. Аха юм ярьж олдгүй шүү. Сурталчилсан болдгийн. Тийм үү? Тий. Тийм үү? Наач ястаа аюултай шүү аха. Шууд суудгүйг чинь Шууд тэмцэх гадаас манайх руу холбогдно. Зөө. Уг нь хичээл дээр л заасан юм л та. Аа. Уу. Тий, эрүүл мэндийн хичээл дээр л эсэргүүцэх юм яриад байгаа мó? Яах юм яриад байгаа? Нөгөө ингээд амхандаа л одоо ингээд заавчлага хийхээр ингээд баг энийг чинь одоо зааж өгсөн болгоо. Тийш. Тийм тийм байна. За болио шиг зааж өгөх боллоо. Хатаа өгтө тэмцгийг өрж бариад яв. Уг нь би яриг гар үлээтэй голоо ижүүлэх гэж байсан шүү дээ. Би хасыг. Арга голын ажид амаа скотч туссан тийм. Зүгээр ариг өгч ирсэн шүү дээ. Би яг яасан. Зүгээр л хамраараа суулж үзсэн. Би яасан. Тэгсэн чинь аваад ингээд хэд хоногийн дараа хүчээрээ авсан чи би заа шиг болсон. Борс харуултаа. Йоо. За одоо дараагийн асуулт нь над дээр юм. Хамар нь хорсоод хойлоо. Юу болсон юм бэ юу? Яана. За миний асуулт ингэнэ. 100 ширхэг чармаа шалдан залуутай цоочтой өрөөнд цоочлогдсон байна. Та өөрөө гинэ. За. Үшээ. Айгуу гоё та. За. За тэгсэн чинь бусдаас тусламж гуйж амнасаа авруулах уу? Эсвэл тэндээ үлдэх үү? Үрд үлдэн шүү гинэ. Би яасан гэж өгөх вүлээ. Ядаргаадаа тийм дор. Гэ та яг яриа одоо гарах юм уу үлдэх юм уу? Юу яриад байгаа үлдэн штэ. Яа, амаараач. Туслаарай ч шиг шиг. Сүлдэн өнөг 100 залуутай гарья. Бидний гаргаад байлаа. Нэр нь юу илээ? Сэрэл гэрлээ. Тэгэл гэрлээ штэ. Гэрлээ ч тийм чивлэж гिचсэн. За өнөөдөр хайваа. Би бүр 100-ийн заа 100-аа өстой амар гоё бүгднгийн сайхан номонд нь оруулаа. Тэр ингээд ханаа торсон. Тэгээд бүр яг гоё очор дараалаараа өдрөөрөө за эсвэл өдөрт хоёроо ч юм уу мэдгүй ээ. Тэгээд за учраа болоод ингээд учрыг нь болоод надад чи бүтэн сайхан номонд нь оруулаа. Хоёр арал дээр ингээд нэг арал дээр нь 100 залуу нэг хүүхэнтэй байгаад нэг арал дээр нь 100 хүүхэн нэг залуутай байвал тэр хүүхэнтэй арал нь шууд сөнхийн гэсэн шүү дээ. Харин тийм гэсэн шүү дээ. Тэр 100 залуу бол нэг хүүхэнтэй өдөрдүүлээд яг ингээд зохион байгуулалтанд ороод хөгжин гэсэн. Харин тийм би тэгээд одоо тэр өрөөгөөс та айгуу гоё тогтчуулаад. 100 залуугаараа давхар ажил хийлгээд. Тийм штэ би ч өстө тэнцэж яг хатаа хаан шиг амьдрын штэ. Үнэхээр жаргана би тэндээ үрд амьдрын. Юу гарах? 100 залуу чинь ингээд нөгөө очрын дараалтай байхгүй юу? Тэгэл жоохон алдаа гаргах юм бол очроо нухраачдаг гэсэн. 20 өдрийн дараа болсон шүү. Утгаар жаргаж амьдрд юм байгаа штэ. Надаас амар гоё асуулт ирсэн байна. Та битээ уурлаар ашиглаа болоход чи таалагдахгүй дараагийн өдөр өнжин шүү. Яг тэгэл сууж штэ нэрээ. Яг миний юу хэлснээр л байж штэ тэд нар чаа. Тэгээд нөгөө ингээд таалагддаг залгуу болохоор те
20 хүний урдуур ороо. Яг тийм ээ те. Хүч байхулаа те. Энэ яагаад урдуур орж байгаа гэсэн чимээгүй байсан юм аа. Тэгээ сууж штэ. Юу? Шагнал урамшуул шог шаадсан. Юу аим авраараа. Яасан гэж амин аврал. Хүн жаргалынхаа орон зайд очиж байгаа Тэр ч. 100 залуунд харин өстой огт эмгтээгүй сонирхдаггүй байсан бол тэгсэн бол өстой чиг хэцүү шүү. Тэгвэл жирхэн там шүү. Тий. Тэхийн бол гэрлийн чаар шулуухан шиг үсээ тоолоод бараг шууд хөвөх гээд байгаа. Хөө энэ нөхцөл байдал тийм биш вэ? Ядаргаа. Энэ зохиолч жоон дутууд бодчихжээ. Йоо. За, дэмжээ ярилцагч ярьсны дараа дараагийн асуулт руу оръё. Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцагчаар. За, Best Food-ын дэмжиж ажиллаж байгаа юм байна. Үндэсний үйлдвэрлэгч Best Food-ын компаниас зүүн бүсийн хэрэглэгч нартай зориулан баян зүрх салбартаа агуулах худалдаа зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр эднийхээс ухаалаг буйдан электрон бараа тавилга болон бүх төрлийн зөөлөн эдэллийг нэг дороос олон төрлийн сонголтоор худалдаа авах боломжтой. Хамгийн гоё нь өдөр бүр 21 цаг хүртэл арьсна. За та налах болон багнуур дүрэгт амьдардаг байсан ч хүргэлт нь үнэгүй гэж шүү. Best Food-ын хотын нэг юу үстэй те дүүрэг үстэй те. Best Food-ын Your Home Your Zone гэсэн урайтаагаар дэмжиж ажиллаж байна. Утас нь 77 77 60 60 77 77 60 60. За ингээд нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч Best Food-ын баярлалаа. Баярлалаа. За Тэр өөрийнхөө амьдардаг орчинтой танилцсан чинь терминал дотор Best Food чи байлаа шүү дээ. Би бүр хэрэг болгож очиж үзсэн. За Best Food-ын үргэлжилсээр биш үү? Тийм үргэлжилсээр. За одоо бүгдээрэнд нь дунд нь асуулт тавьж шүү. За одоо гэхдээ номоогоос эхэлж хариулна шүү дээ. Та Би хариулсан шүү дээ сая. Йоо. Дахиад юм уу? Яа. За. Яах гээд байна ёроолгүй. Яраадгүй. Наад чи яраадгүй. Одоо тэр өнгөрсөн. За та нар өөр нөхцөлд байдалд байгаа ч гэсэн Аха. нэг бөмбөрцөг дотор л байгаа шүү дээ. Гэтэл нэг буутай хүн гарч ирээд та нарыг бүгдийг чинь нэг өрөөнд жил байлганаа. За нутгийн нуурлуугаа чулуу шидэж болохгүй. Чулууч бишэлтэй уурах шүү дээ. Уурах шидэж болохгүй юм чинь та нар яаж юухан байна гэж бодож байна да. Номин цэцгээ дөрүлээ нэг өрөөнд горигдчихлоо. Юуснэ би бол одоо л нэг дөнгөж хоолтойгоо залгаж байгаа юм шүү дээ. Тий тэгэхээр эхний нэг сар бол надад хоол байхад л болно. Эхний 1 сар гинэ. Тэгээд 2 сараас арай өөр юм бодож байгаа юм. Тэгээ яах юм? Явчихсан чи. 2 сараас яах юм? Өөрийгөө багаж чаддаг. Хөдөө хороо мороогүй байж ч. Хөлийн хороогүй орж иж мөгийн тэнцэрээс бүр ангацангаж үхэж хатгах байгаа юм даа орж иж хаач ирээс шал согтоо бүх юмараа. Би бүр жаргалын оноос орж ирсэн чи та хоёрыг бол бүр нинүүдээр аач харахгүй. Би бол 3 сар тийсэн шүү. Мөгийн ч бодож шүү. Сараас яах юм? Мөгийн ч бодож шүү. Хан цоолох систем тийм. Тэгээд зэжигдээд энэ бүр аймаг чичрэн шүү. Одоо яа бай хан зоолоо бүр аймаг хараад үгчээ. Жээс өмд одоо энэ зүгээр хайл шүү. Яа. Хоёрыг нэвтэрч цаас. Нэг татган шүү. Нэг татган. Яаж байгаа. Эхний нэг сар анжгаа бүтэн сар архин гарахгүй л бүх биеэр бүр ингээ арьс мах завсраар ингээ бүх юмар арх шингэсэн чи Амаараа юм хийж чадхаа болцсон те. тэгээ мөгийг хоод авчиргаар хамраараа идэв. тэгээ мөгийн тэрмээр ингээ тэгээд цаада явчихгод би тийчээс гой. Би хамгаалж чадан заяа. Чи одоо жижиг яана чи бол бүр яг Яаж хамгаалах юм? Та яаж хамгаалах вэ? Тандоо чичрэхэд та яаж хамгаалах вэ? Нэвтэ татгана. За одоо чи ингээ годороо хамтаа байсан чи ханы нэг. Өөрийгөө хамгаална гэж чи. Яана
ганцаараа за тий халуураа дахиагаал Устья. Би одоо зүгээр над руу доор. Залбираад Ахчаад байгаа. Тий ахгаа бид. Аагаа нарын нөхөстөө. Чи хордлого болно шүү. Ямар амар хэрэгээ. Йоо. За тэгээ яасан бэ ингээд чамд нэм татгасан. Тэгээд одоо энэ хүн зүгээр намайг нэг эрүүл хэсэг гадах байлгүй те. Йоо. Тэгээ Хоёр зүгээр бараг зүгээр нутгийн нуур өвтөс энэ гэлчих цааш. Ноо гэсэн цааш. Үе энэ хүнийг ингэж авир бэлтгэл хийхгүй байя. Яа бадаа юм бэ? Энэ ч бүр юунд ч хүчрэхгүй байж тээ. Бадаа боллоо энэ тэгээд өстөр. наад чи зүйтэй өдөртөө сур. Та хоёрын зүйд дотор чи За би тэгтээ ч яах тий угаасаа тэгээ 100-ийн үнэтэй байж байгаад ирэхээр чи нэг хоног ч хэцүүл өнгөрөх юм байна надад бол. Тэгэхээр би зүү за энэ тэнд битээ хатгаад байна. Юм цаатаад. Юм цаатаад. Байч. Зүгээр хийх газар руу ядраа. За ард ингэж ooч эхнээс ард. Намаа хотлоо гэж нааша цаашаа айлгүй тулаад гоё муу чи цоолон шүү наач. Чамааг бол угаасаа Тэглээ яаж би хамгаална гэж. За би өөрөө. Харин тэгэл угаасаа ингэж очроо чинь тэгээ би дуугаад байхад олон заяа ингээл дуугаад Аваас юу те. яа урдаа ирсэн наа. Чамаад өгвөл хоол өгөхгүй шүү. Би хоолой чинь хасаад байна шүү. Адилхан л бол адилхан. Би нөөс адилхан хатгуулна. би нөө 72 цаг хоосон байгаад баг иддэг болсон. Тэгээд намайг нэгсэн Намайг ихэр ихтэй. Би өөртөө дугаал цалсан. Тантаа дууралтай. Би дугаал лээсэн. Угаасаа надад ирсэн гоолгүй. Угаасаа ойрлооч гэсэн тэнгэ авахтай би ямар ч тамир авахгүй. намайг зүгээр л нэг юм багтаа шүү юм байна. Йоо, за одоо дараагийн асуулт заяа. За Нөгөө буута залууч нь одоо бид дөрөв ч угаасаа тэр буута залууч ингээ хараад хянаад байж байгаа шүү дээ. Номойг бүр илт сонирхоод За. өрөөндөө дууцаа. За. Номойг орсон чинь буута залуу бууга барьчихсан нүцгэн сууж जैन. За яах вэ ном? Гоо яах вэ дугаал лээсэн. Ямар хэцүү. Би сте мурах шиг чимээг усаад явчихна. гоо намайг шууд л ингэх баг. Намайг Ямар шууд ч царай систем буутай үе. чи тэр зарай зүсээс асуухгүй шүү дээ. Хэд тав хоол ингэ шууд л ингэх ёстой шүү чи. Гэхдээ тэгээ 72 цагаас хойш бол хоол молол санаа зовоогүй л гэж Одоо бодоод мэд байгаа шүү дээ. зүгээр цайруул яа дээ. Чи тэгээ буудуулах юм уу? Наадуу чи хизээч бодоод хүн шүү дээ. 72 цагийн өсөглөгөөс өгөхгүй гарч ирсэн хүн. Тэр журдан бодоод. Өрөөнөөс нь амьд гараад ирнэ. Амаа ичсэн дээ. Ямар амьд та. Амаа Би ч тэгээ өөмэд үхээгүй юу? үгээгүй. Тэгвэл тэгэл харин намайг тэгэж би дугаал лээсэн. Йоо. Даварсан юм буута залуу гэрлээ зөгцүүл гинэ. Давраад агараа. Намаа одоо яа. Чин зөгчүүлчихье гээд. Йоо. Нэг тийм чимээг хүмүүс айгу хэцүү юм те. Яаж ий? Тийм гэдэг байгаа мөгүй гэдэг байгаа мэдгүй. Гэрлээ орсноос хойш ахад намайг дуудгаа болцсон. Тэгвэл сайн л үсттэй. Чи хоолгүй болно шүү дээ. Юу гэж дээ тэгээд Нөхцөл нөхцөл шаарч байхгүй. чи чам. Би чи өнөөс ажил хиймэргүй байгаа байхгүй. Чи тэгвэл надад ядаж мөнгө төлөх хэрэгтэй шүү дээ. Хоолныхаа талыг. Хоолоор явдггүй байгаа шүү. Ясаа тэр шийдүүлэнд мөнгө байхгүй шүү дээ. Тэр мисээ нэг Тэгвэл өөрийгөө өөрөө л аргалаа. Чиний ажил чи тэр байхгүй юу? Йоо. Йоо. За дараагийн Та асуулт. гурав тэг намайг юу н авч үлдэхгүй юм бэ те? Гүгү бид гуравч дуудагдаад байгаа шүү дээ. Мөгийг хагаад дуусгав. Моги ороо гарсан чи бууных нь бүс нүх гарсан байсан. Би үст. Дугай, нам шиг дугай. Буутай байгаа штэ тэр хүн нь өөрөө буутай байгаа штэ. За. За дараагийн асуулт ингэнэ. Гэрлээ мөөгийг
Огт таалдгүй байжсэн. Жил болоод царай новоо дасаад бүр хөөхө харагдаад унвал яах вэ гэнэ. Юу жил хоногийн дотор наач очир авчаад байгаа. Энд ч угаасаа тэцүүртэй буугаад өгцөн байгаа. ёо. Царай зүстэй зүсгүй буугаад өгцөн. Тэгэл хоёул одоо дасаа тэгээ суугал баг та тий. Шууд баг өрөөргөө орж ирэл за би өөр шүү. Ёо. Өрөн бөөгийн гэдэг нэг. Сарын дараа гэхдээ чамайг номын шаад да. Яаж байгаа? Яаж? Чимээг өгөхгүй шиг л хусна. Яаж? Аа? Яаж? Мэдгүй тэгэл дугуй очиал тэгэл Амар. Яасан гэж? Номын амар штэ. Яа яг юуны ашиг сонирхлын Яа, төсөл гараад тийм. байгаа. чи Чи тэнд гизүүдэд байгаа. Чиний сар чи өнгөрцөн. Тэгвэл би тэгэл буута залруу л явчих л та. Чамаа тоохгүй гинэ. Буута залуу руугаа явна. Ахын найр гарчаад байгаа чи. Паспорт залуугаа Бота залуу явуулахгүй байна. анжаа иргэн гарсан ш тоохгүй болгоо уйлаад ах юм бэ тий. Чи яхаараа тэр бодоо залуу явдیں۔ За, хамтран аливч ирсэн дээр аанжид асуулт ирсэн байна. За. За, Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Finon Pay on захимлал аппликейшн хамтран ажиллаж байгаа. Яжээл ингээд энд хатгуулаад цоолол ингээд баахан он гэдэг. Оп бич болдгоо. Ёо. Чи ч бас аут тест. За. За, ер нь бол штэ те эднийх юу юм бэ л те нөгөө нэг Pay on application-аараа 75 сая хүртэл төгрөгийн орон сууц барьцаас зээлийг чухал үедээ ингээд шууд 5 минутын ширүүлээд авах боломжтой болсон гэж байгаа байхгүй юу? За тэгээд on гэдэг аппликейшн байгаа тийм. За гэхдээ энийгээ хэд чувааж авах боломжтой. Одоо жишээлбэл эхний ээлжинд нэг 30 сая төгрөгийн хэрэг гарлаа гэж бодъё л доо. Тэнгүүд дахиад нэмэлтээр 35 ч гэдэм үү тэнгүүд ингээд хуваагаад авчиж болно гэдэг байгаа байхгүй юу? 75 сая төгрөг хүртэл гэдэг байгаа. Тэгээд энэ Pay on за мэдээж зээл авдаг хүмүүсээс гадна одоо ч гоё юм тэр нөгөө 6 авах ч бол аягүй гоё үйлчлэгээ байж тавж үзсэн. Ямар ч хүү бодогддгүй юм бэлээ. Тий, одоо энэ 3 саяыг бол тэгэл би 6 авах төлчих гэхээр яг тэр энэ 6 авах төлдөг чинь энэ Pay on тэр байт юм бэлээ. Тий, 6 авах төлөх чинь бас нөгөө хүү байхгүй. Тэнгүүтээ дундаа нэг тийм 15 хоногийн ч юм уу зайтай байдаг байхгүй юу? Тэгээд хүү бодох болохоор амар. Гэтэл одоо чинь бид нар шиг сардаа цалин нэг бодох хүмүүс бол 15 хоногийн зайтай мөнгө төлөх нь хэцүү шүү дээ. Тэгэхээр бас сардаа зөвхөн нэг төлөхөөр лизингийн үйлчилгээч авч болно. Тийм үү. Энэ Pay on application чинь өстэй би зөвхөн л юм нөө зээл өгдөг нэг бол 6 хувааж төлдөг юм баг гэсэн чинь. Ахаад дээр нь лизингийн зээл, автомашины зээл, барьцаат зээл гэсэн хүний хэрэгцээтэй бүх тохирсон бүтээгдэхүүнтэй гэж штэ. Тэгээд зөв одоо жишээл би ингээд нэг зөвхөн залиндаа тааруулаад эднийхээс зээл авах гэдэг штэ. Гэтэл чи би чи хаана гэртээ нэг 100 малтай хүн штэ хөдөөнөө. Тэгвэл би 100 малтайг өд миний нөө зээлийн хэмжээ чинь ахаад өсөх болцоотой юм байна. Хүүхдийн орч юм. Би одоо тэгвэл нэг ор авчих гал үзээд байгаа байхгүй юу? Тэр та 6 хувааж олон эсвэл Тэгээ яаж л хараад тэр орчин ингээд матрас нь хүртэл тусдаа үнэтэй юм байл шүү дээ. Харин тийм байна. Одоо ингийн юу бол үнэхээр амар сонголттой байсан шүү. Сайн нөгөө нэг best food тийм үү? Фэйсбүүкээ ортой юм уу? Ортой. Тийм үү. За тэгвэл best food-ангаас ороо авахдаа Pay on ашиглаад энэ хувааж төлдгөөр нь авч хамгийн гол нь аппликейшн татаад яг гэрэмэрэ бүх юмаа ингээд нөө зээл авахдаа бэлэн болгох нь өөр айгүй амар юм бэлээ. Яг гэнтийн байдлаар шаардлага болонгууд л нөгөө нэг одоо энэ яах вэ, тэр нь яах вэ айгүй цаг алдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр хизэнэ татаад яг бэлэн тэгээ шаардлагатай үедээ шууд одоо ингээд үйлчлэгээ авахд чинь нөгөөдх нь Pay on ингээд задарсан орцсон байх юм бол 6 аваач эсвэл лизингт чи Pay on-оор төлчих. Тэр хоёр ороо авчих хэрэгтэй шүү дээ. Том өрөөндөө нөгөө хоёртой юм давхар ороод аваад өгсөн ч болж. Тэр буудан ор болдог буудан авчихад болох байхаа. За. За тэгээ илүүдэл хөрөнгө мэдээллийн 75331111 гэдэг утаснаас аваарай. 7533 1111. За 5boot.finance.com гэдэг веб хуудас руугаас ороод манайхаа хараарай. Хэрвээ та Pay on application-а татаж амжааг байгаа бол Apple брендийн утас барьдаг бол App Store-оос, за Samsung болон бусад брендийн утас барьдаг бол Google Play Store-оос татаад авчна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Finon Pay on захимлалын application хамтран ажиллаж байна. Баярлалаа. За анжгаа асуултаа хүлээж авах уу? Би бэлэн. Бууд усан дээр үү, цоол усан дээр үү? Тийм асуулт юм уу? Би юу? Яа. Намайг яг тэр согтууд дуудчих болох уу? Яснаач мэдгүй. Дураараа.
Угаасаа миний дураараа л бол. чанарын ялгаагүй юм байна шүү дээ. Гэтэ юу яасан дээр юм уу? Одоо хэмэдгүй ядаргаандаа тий. Би согтуул байж ивэл тийм үстэй хамаагүй би зоригтой л. Оо яах вэ? Цоргооч гэсэн амьд байр зүгээр. Тэгээд ажиг хамид гараад ирнэ. Ахын тийм юм байхгүй гэж орсон амьд гараад ирсэн. Ахын бол тэмцэн тэгээд орсон амьд гараад ирсэн. Йоо, нөгөө бид нэг дурандуулсан штэ. Бүдүүнгэсний дуран. Чи хим за нэрийг хэлээд явах те. Манайхан дотроос цонхоо хагалуулчлаа гэж уйлаад нэг залуу яваад байсан тэрүүгээр. Иш чаавс тэр мөгийн чи баг эрүүл шургуулсан гэсэн. Унтуулга хийлгээд тий. Зүрхний хэмнэл нь алдагдаа тэгээд унтуулга хийлгээгүй. Тэгээд тэрүүгээр цонхоо хагалуулчлаа гэж уйлаад явсан. Чаавс та. Йоо тэгээд За хэмбэ гэдгийг нь бид нэрээс та нарыг ална гэсэн ч хэлэхгүй. Йоо. За Гүш ингэж штэ. Энд нэг Гиман гэд нэг хүн комент хийсэн байна л да. Энэ нэвтрүүлгийг юу ярьж байгаа нь чухал биш. Инээхэн чухал юм байна гинэ. Их зүг ойлгосон байна. Иргэн Гиман та. Тийм байна. За хош мөнх хотод тусгаалсан асуулт байхгүй юм буута цагтаа. Асуулт өгөөч. Барин тэр бота цагтаа муу яхаас айгаад байгаа юм шүү. Хатгадаг хүн нь байна. Орсон ч тэ буугийн нүхлээ хийсэн байсан. Йоо, за санал асуулгын дүүн гарсан. За. Үгүй одоо бүгдээрээ санал асуулганд хариулахгүй ирэл. Би биэндээ Эрдэнэ мэтнийг саналаа нэг оноогоо өгөх саналаа өгөх цаг ирлээ манайхаа. За. Өө энэ ямар тэгэлсэн юм бэ? Тэгэлсэн. За тийм үү. Голдон дарж агаад шувтралтай доош. Үгүй нэмэргүй байна харин. Цагаан дээр нь дарал та. Үгүй харин нэмэргүй байна гэдэг чинь. Нэмэргүй. За юм ярьж. За мөгийн чи оруул яах юм? Юг. Нэр бота хүн рүү оруул. Бота хүн рүү оруулаа. Өөрт нь тийм асуулт ирсэн болохоор бас тий чамаас асуугаад ш. Ханиндаа амьд гарч ирмээр байгаа юм шиг байна шүү. Тэгвэл чи юу би юу л гин. За Чи цаалах юм уу би цаалах юм бол. За санаа асуулгандаа бүгдээрээ хариулцгаая. Хин нь илүү төвчээртэй вэ? Аад нь алцгар анжи, бэд нь сэрэл гэрлээ, бэд нь яролгүй нэмэ, гэд нь ядар мөгийн. За мөгийн хин саналаа өгье. Би өөртөө саналаа өгье. Амар төвчтэй. Чи яата? Ганц хоол байж. За би энэ тохиолдолд бол намайг өгнө. Тийштэй би 72 цаг юу ч гэсэн амьд гарч ирсэн. Яг үнэ. Би ч бас номод өг. Ямар төвчээргүй хүн өөрийгөө иддэм байж таа. Гიშгчээ байгаа Буцаад нөхөөл ургаалаа. хөлөөх ураг мүлжсэн байгаа ш надад чи. Мөн гарч ирэх гүлгацсан хондролтой нугаал тэгээд зүгээр болсон шүү дээ. Та хоёрыг тэр нэг өрөөнд хорцсон байсан бол зүгээр ээ. Та идүүлсэн байгаа шүү дээ. Арай жоохон багшилтай. Хэний ясаач тоглох. Нөмөн амьд анжигийн цогцыг гаргаж ирнэ. Намайг согтууд нь идчихсэн. Йоо. Тэгээ жоохон огхол бах та. За санал асуулгын за ингэсэн. Нөмөө энэ төхий. Би өөртөө өгнө хараа. Оо за. Нөмөө бүгдээрээ санал өгсөн тийм үү? За санал асуулгын дүүн гарсан. За яг одоо манай лавыг 679 хүн үзэж байна. Санал асуулга нь 442 хүн оролцсон байна. Сайн байна. За хин нь илүү төвчээртэй вэ? Алцгар Аанжи 50 хүний санал авч 15%. Оо тийштэй тийм их төвчээр. Тийм удлаа юу төвчээгүй. Ингээ чангал цолгаа тий. Сэрэл гэрлээ нэг ч хүний энэ дотроос нэг ч хүний санал аваагүй ч гэсэн 211 хүний санал авч 32%. Та юу төвчсөн? Юу төвчээгүй бэ? Энэ юу ч төвчээгүй хүн шүү дээ ерөөсөө. Тийм үстэй. Юу төвчээгүй? Хоорол тийгээд. Зүгээр сэрэлцлээгээ төлөө юм. Хөөе 100 залуу зөгцүүлж амьдрал гэдэг чинь маш их төсвөр төвчээ шүү. За ёроолгүй нөмөө 33 хүний санал өгөөд 83 хүний санал авч 23%. За ядар мөгийн өөртөө саналаа өгөөд 102 хүний санал авч 30%. За ингээд миний төлөө саналаа өгсөн 211 хүндээ баярлаа. Ялалт надад дээр ирлээ. Гэтэ би айгүй баяртай байна. Энэ ажиг авч. 50 хүний саналаас хүний хавцыг хар. 100 залуу тайж аргана. Бас юундаа сонгуульдаар л өөрдөн. Японы нэг тийм аним байдаг штэ 100 найз охинтой нэг залуу гээд тэр аним дээр бол амар ийм найрамдалтай штэ 100 найз охин нь бүр
Тийм анимтэй тэрийг одоо жоох хүмүүс бас үзээд идэг заяа. Амар дуртай. Гэрлэгийн зууч гэсэн амар юм нэр. Бүр журмандаа орсон стайгүй ухамсардаг. Яг очор дараал мараалараа л явна. Очор дараалаа. Коммунизм гэдэг чинь тийм байгаа биш үү? Чи өөр 100 залуугаас нэгийг чулгаалж чадахгүй. Үнэн ч гэж. Очраач залууч гэсэн. Үгүй би очраач. Өглөө гэрлээ чи зориулсан дуудуулж ирдэг тий. Намайг тийм байхгүй шүү дээ. Ахих нь очроо одоо нилээд өгсөн байгаа юм шүү. За нүрээд 2025 оны 4-р сарын 23-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцаагаас уриатагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар чухал үедээ Finon, Payon захимжуулалтын аппликейшн, за мөн энэ бол глюкозамин хондротын сульфат үений үр дүнтэй бэлтгэл хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах уриатагаар хамтран ажиллаа. Баярлалаа. За номиотигээд буута залуута өвөж болсон юм уугүй юм уу гинэ болсон биз дээ. Амьд гараад ирсэн. Амьд байсан. Wel чимээгүй усаад.